Од мөндөр суух тавтай морил би бол хөтлөгч хот. Кино түүх нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг компьютерийн шинжлэх ухаанч хас чалуу надтай хамтран хүргэнэ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 170 хөтөлбөрийн од мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг Монголын ажлын байрны үндэсний платформ Зангаа цагийн байна болон арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua ивэнтгэж байна. За өдрийн мэнд тасаа. Өдрийн мэнд. За 1986 оны 4 сарын 26. За энэ өдөр дэлхий сүрэх шахсан өдөр. За энд ямар нэг солир ирээгүй. Газар хөдөлж цунами болоогүй. За харин дэлхий дээр амьдардаг олон сая төрөл зүйлийн амьтдын зөвхөн ганцхан төрөл болох хүн төрлөختний гараар устгах шахсан. За энд бол худал хуурмаг маш том үүрэг гүйцэтгсэн. За худал хуурмагийн төлөөс юу байж болох вэ? Энэ асуултыг Чернобыль гэдэг киногоор бид нар харсан тийм. За худал хуурмаг арьсаа хамгаалах гэсэн санаа, за биеэ тоох, их мэдэм хийрэх, албан тушаалд шунах, за хариуцлагагүй байх ямар аюулт хүргэж болохыг да энэ киногоор бид нар харсан. За энэ түүхээс сэтгэлээд кино зохиолч продюсер Craig Mazin гэдэг нэртэй хүн зохиол бичсэн байна. Чернобыль гэдэг нэртэй тэр зохиолоороо Чернобыль гэдэг нэртэй 5 ангид цуврал кино HBO дээр хийсэн тийм. За энэ бол жинхэнэ үйл явдал. За дэлхийг сэртгийлсэн аимшигт үйл явдал болсон. За энэний дараа энэ үйл явдлаар сэтгүүлсэн кино нөөрөө бас дэлхийг сэртгийлсэн тийм. Яг тухайн үед юу болж исэн, яг түүх нь юу болоод өнгөрсөн гэдгийг энэ киногоор бид нэр маш тодорхой олж харсан. Уг нь бол Чернобыль гэл нэг атомын цахилгаан станц үүрэг шахсан дэлхийн нийтээрээ сандралтсан гэж л мэдчихсэн бол жишээл ялангуяа бид нар тийм яг тухайн үед юу болсон талаар бол сайн мэдэхгүй байсан шүү дээ тийм. Тэгэхэд энэ Craig Mazin болохоор биднэрт за яг ийм болсон шүү гэдгийг харуулж өгсөн байна. За уг нь энэ хүн маань ер нь жоохон инээдмийн талдаа тийм зохиол бичдэг байсан хүн. Hangover-ийн 2 3 дугаар парт энэ төр бичсэн байхгүй. Тэгстэй. Тийм. Тэгснэ гинт юу болсон бүүмэд Чернобыль гэдэг амар зохиолоор амар кино хийсэн. Энд чинь бүр IMDb дээр 9.5 мавтаач байна уу? Тийм шүү дээ. Тухайд өстө бодоо болгосон шүү дээ. Өстө бодоо болгосон. Тэгж хүн болгон хүүе ийм болсон байна. Энэ кино үзэхгүй болохгүй гэд дэлхийд энэ дээр үзсэн. За ер нь бол болсон үйл явдлыг бараг л үзүүлсэн гэж. Гэхдээ мэдээж энэ чинь ямар нэгэн драма ч юм уу сүртэй үйл явдал үзүүлж хүмүүс сонирхолтой болно. Тэгээ тэрэн дээрээ жоохон давс учир нэмээд ингээд бид нарт ингэж толилсон байна. Уран сайхны. Тийм. Ингээ нэмсэн. За мэдээж сэтгэл хөдлөл төгшөөр энэ төр бол бүгдийг нэмж өгсөн тий бид нэр таалагдуулах гэж. Гэтэ тийм нэмээгүй ч байсан гэсэн юм хүмүүс таалагдах байсан болов. За хөгжим бол маш гоё байсан. За энийг хөгжмийн зохиолч Хилдүр Гуднат за энэ бол маш хэцүү нэртэй хүн байна. За ингээд нэг гар Игналинад очиж Игналина гэдэг нь болохоор манай киноны зураг авсан газар байхгүй юу? Хоёулын талаар доор дуртах юм. За энд очиод бүр ингээд орчны чимээг бичиж авсан байгаа. Яг нэг Чернобыльтай адилхан атомын цахилгаан станц байхгүй юу? Одоо орхигдсон. Шуумыг бичиж авсан. За энд юу болж байна? Ямар шуумнууд явдгийг гэд яг тэр шуумнуудаа энэ кинон дээр ашиглаад тэгээд бид нэр яг сонсохоор ажиглагддаг байхгүй юу? Зүгээр л юм жингэнсэн дуу энэ сонсогдож байгаа тэнд. Тэгэхээр яг Чернобыльд ийм чимээ одоо гардаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ хөгжмийн зохиолчийн энэ арга барил бол маш гоё. За гол дүрийг үг нь Daniel Day-Lewis гэдэг манай домогт зориулж бичсэн юм байна. Тэгсэн чинь яг кино гарахаас өмнө манай хүн зодог тайлчдаг ба шүү дээ. За тэгэнгүүт одоо жүжигчнээс солиод Jared Harris гэдэг хүнийг тоглуулсан байна. За Jared Harris-ыг бол бид нэр Sherlock Holmes-ийн 2 дугаар ангиас мэднэ. За бас юм дээр Fringe дээр бас гол дүр тоглолтыг. За гэхдээ Daniel Day-Lewis-ийг болсон ч гэсэн манай Jared Harris бол дүрээс тултлан гаргаж чадсан байна. За тэрээр хэлэхдээ 2 дугаар анги их сонирхол татна. Их чухал нөлөөтэй гэж хэлсэн. За энэ дээр юу гардаг вэ гэхээр бааранд 2 хүн ирээд манай нөгөө гол дүрийн хүнээс асуудаг байхгүй. Бид нар нөхцөл байдал юу нэр байгаа. Бид нар аюулгүй өстэй гэхэд манай хүн бүх зүйл хэвэн гэж хэлдэг. За энэ дээр шүү дээ тий. Нэгдүгээрт нөгөө хоёр нь бол тагнуулууд байсан. Тэрийг бол манай хүн мэдж байгаа тий. Тагнуулуудад одоо би нууцыг задруулахгүй байгаа шүү гэж гэдгийг харуулж байгаа. За нөгөөх нь дээр дараагийн өгж байгаа мессеж нь нөхөр
би одоо энэ худлуугаараа энд байгаа хүмүүсээ бүгдийг эрсдэлд оруулаад би өөрөө тэдний нэг болчлоо гэдгээ ухаарч байгаа. Ингээд уг нь бол маш сайн хүн шүү дээ тэр чинь. Мэргэжилтэй сайн. Ер нь бол бүх юм ингээд бүрдсэн. Ингээд худал хийснээрээ өөрөө тэр системийнхаа нэг хэсэг нь болж хуурж байгаа гэж. Гэрээ хийж шүү дээ. Тэгж байгаа яг үнэ. Ингэж одоо үзэж байгаа болохоор 2 дугаар анги маш чухлаа гэж одоо жүжигчин маань хэлсэн байна. За нөгөө худал хуурм гэдэг чинь одоо ингээд ер нь бол манай энэ хүнээс эхлээл ингээд гарч ирж байгаа. Энэ кино чинь одоо энд болж байгаа үйл явдал тэр чигтэл худал хуурмаг шүү дээ тийм. Тийм том дэлхийс хүрэх гэж яхад хүмүүс худлаа ярьсан хэвээрэл үүдэг. Тэгэд энэ аюул чинь аюулыг арай гэж дараад намжаагаад ингэсний дараа ч гэсэн нөгөө гарууд худлаа ярьсан хэвээрэл байдаг тийм. Дийлдэхгүй. Ер нь тэгээд тэр систем бол тухайн үеийн нийгмийн систем бол угасаал тэгж худлаа ярьдаг дүр хэсгсэн. Тэгээд нэг цаанаа богшсон. Бүх юм нь хаалттай. Тэгээд хин нэгэн баг үнийг хэлж болохгүй. Үнийг хэлхэл юм бол өөрөө баг алуулдаг. Одоо ийм систем байсан шүү дээ. Энэ хүн бол өөрхий тэгээд амиа л хохолж байгаа шүү дээ. Амиа өөрийнхөө л амийн төлөө өөрийнхөө аюулгүй байдлын төлөө худлаа хийчихээ. Тэрнээс бол худлаа хэлхэл үнийг хэлхэл юм бол тэр чинь одоо жинхэнэ тухайн үеийн бүх төр засаг үхэрт өсөөтэй гэдэг шиг л ерөөсөл чи үнийг л хэлчих юм бол чамайг бол ингээд амьдруулахгүй ингээд дарамтлан бүх талаар нь авчдаг. Тэгэхээр тийм хаалттай, хав хаалттай ийм систем байсан. Өөр юу төр дотор буглаж байгааг бид нар мэддэг. Ил гарсан нь энэ шүү дээ тийм. Тэр чинь бас өөртөө ч нэг хил гаргах чаагүй шүү дээ. Дарвч дардаж боловч бултаадаг юм үлгч яг л энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? Бүр аргагүй ирэхэнд ил гарч байгаа юм тийм. Яг үнэ. За тэгвэл тэр систем нь ер нь аюулыг дарсан баатрыг болохоосоо илүү за хин нэгэнд бурууг тоохох нь чухал байдаг. За тиймдээ ч маш олон хүн хэлмэгддэг. Энэ нэстэ муухай тийм. Энэ аюулыг энэ хүн дараад баатар боллоо гэж зарлуул тэр чинь олон нийт дугнал гоё юмэр. Гэтэл үгүй энэ дуракаас болж ийм юм болсон. Энэ манай намыг манай их орныг муухай харагдууллаа. Энийг одоо цаа зараа гэдэг бол тэдний гол үндсэн одоо дарангуйллын тэр арга барил нь байсан. За Чернобыль цахилгаан станц маань Припят хотоосоо ойролцоогоор 2 км-ийн зайтай байдаг юм байна. За тухайн үед орхигдож явсан яг тэр хിവэрээ одоо хүртэл оршиж байгаа. За тэр бол мэдээж хүн амьдрах боломжгүй тийм нөхцөл байдал болцсон байсан. Тэгвэл одоо нөхцөл байдал арай жоохон тайвшраад 200 гаруй хүндэнд одоо амьдардаг юм байна. Энэ бас их сонир. За кино гарснаас хойш тийшээ очих жуулчдын тоо бараг 50% өссөн гэж. Тэгэхээр ерөөсөө бүр маш өндөр өссөн гэсэн үг. За тухайн үед оршин суугчдыг хамгийн хэрэгтэй зүйлсээ л ав. За ер нь бол өсрөөл 3 хоног л одоо аяа байх бах. Нүүлгэн шилжүүлэлт хийх бах. Тэгээд буцаад ирнэ гэдэг худал хуурмгаар тэр хүмүүсийг шилжүүлчихсэн. Тэр чи одоо нэг шалтгаан юм хүмүүс аваа явчих юм бол тэр чинь нөө бүх юмнууд нь цацрагддаг өртцсөн байгаа. Амьтны хүртэл орхио явагдсан шүү дээ. Тэр чинь 3 хоногийн дотор өсөд өгч ш тэр амьтанд. Гол нь тэр хооронд нь яах ч байгаа гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тэр чинь цацраг гэдэгт хорцсон энэ эд зүйлс. Тэрс нь амьтдыг бол бид нар юу яахгүй. Ийш тийш гарахгүй. Тийм шүү дээ. Тэгэд устгал хийдэгтэй тийм чинь. Амьтад бол ийш тийш явчих шүү дээ. Тэгсэн чинь нэг одоо тайвширсан гэсэн шүү дээ. Одоо буцаад амьтад буцаад тийш авчиж байгаа юм. Тэнд ер нь бол амьдрахад хэвэн болсон гэсэн санаа байлаа тийм. Ой моднд яг ингээд нэгдүгээр анги дуусчих хат үл ингээд яг ингээд утааныхын доор нь ой мод нь шаралцсан байдаг. Тэрс айгуу тийм зөв үсэг. Яг тэгэл тэр дотор байгаа бүх ой модны амьтад тэр мод цод бүх юм ингээд амьдрал зүгээр ингээд устж байгаа гэж харуулж байгаа байхгүй тийм. Тэгээ тэрэнд үлдсэн амьтад энэ төр бол зүгээр тэр гэрийн тийчэмэл амьтад бол бүгд тэр ингээд амьд байсан ч гэсэн одоо устгалд оруулж байгаа. Тийм шүү дээ. Тийм. Ерөөс нохоонуудыг хөвчлэн нохоо моорнууд ингээл бүгдийг нь устгаж байгаа шүү дээ. Харин тэр нь хөөх юмт хүн хараад дахиад эрэхтэн л урдаас нь бодчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд дээрэс нь тэр нэг залуугаар бас айгүй тэр хэсэг айгүй тийм гонигтай харуулдаг. Яг үнэ. Тэр залуу ихтэй бас ноход айгүй хайртай. Алж чадахгүй байгаа шүү дээ, тий. Тэгсэр нь хальт буудчихсан өөр айгүй тоглоомтой. Хурж ирээд нөгөө дарга нь хурж ирээд чи бити амтан дамлаа те гэж байгаа бүр ингээд ямар гонигтай юм бэ? Бүр үнэхээр гонигтай байсан тэр. Тэр алж байгаа ч гэсэн уг нь өршөөл юм л та тий. Харин тэр амьтад бол маш их шаналж зовж өгөх шүү дээ. Хортцсон юм чи тий. За ингээд нүүлгэн шилжүүлэлтийг 3 цагийн дотор хийж чадсан баг. Энэ бол бас зарлснаас хойш шүү дээ. Зарлтлаа бас бөөн юм болж байгаа шүү дээ тий. За гэтэл үү шүү дээ тий одоо ингэж байгаа юм байна. Маш олон зүйлс тоногдсон байдаг гин. За машинууд, гэрийн тавилгууд, тэгээ тэнд ч өмнөд идэл энэ төр зөндөө байдаг. Тэрийг бүгдийг тонсон. Ямар зоригтой юм.
аваад ийш тийш зарна шүү дээ тэр чинь. Тэр чинь цацраг идэвхтэй юмнуудыг зараад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Ийм бусармаг юмнууд бас болсон юм байна. Өөрөөсөө тийм хариуцлагагүй өөрөөсөө бүр ийм бэртгчин байгаад байна шүү дээ. Тийм. Ард дуур нь болохай гээд. Уусаа шатаагдана. Уусаа бүгдээрээ байхгүй болно гэдгийг мэдчихэж байгаа болохоор тэрийг завшаад тэр чинь айгүй буруу юм шүү дээ. Одоо тэр айгүй л зарим машинууд Монгол руу орж ирсэн байна. Би бүр яг тэгж бодож ирсэн. Монгол руу ч юм уу, машин ч юм уу, тавилга мавилга ч юм уу. Манайх руу зөөх байг газар байгаа. Ийм юмнууд болж ирсэн. Тэгээ одоо бол үргэлжилж байгаа гэж байна. Тэр бас л тэгээ. За киноны үйл осол бол Припят хотод гарсан тийм. За харин киноны зураг авалтыг Литвийн Вильнюс хотын за Фабижонискис гэдэг газар авсан юм байна. Хизүү нэрт гэдэг чи одоо ийм л утгатай юм шиг байна. Хизүү нэрт хот гэдэг. За энэ хот болохоор яг нэг хуучин зөвлөлт холбоот улсын хотуудын нэг яг л нэг загвараар нэг юм маягаар манад ч гэсэн зөндөө байдаг. Тэр барилгуудад яг одоо хүртэл байгаа. Тэгээд яг тэр Припят хотын тэр 1986 оны тэр байр байдлыг харуулахдаа энэ хотод авч байгаа юм байна. Цутгамал одоо барилга гэдэг тийм шүү дээ бид нар чинь тийм. Юу? Угсармал тийм. Цутгамал гин. Тийм угсармал байшин гэж нэг давуу тал яг тийм байгаа хөөхгүй тийм. Нэг загвар гаргаад тэр бүг гэдэг лего шингээ зүгээр үйлдвэрлээл аваач угсраа авчдаг. Тийм болохоор угаасаа нөө Чернобыльчсан адилхан нөө Украин за тэр чинь зөвхөн тэр Украин биш тэр чинь Орос улсаа яар ш тэр чинь. Зөвлөлт холбоот улсаа яар. Тийм бүхэл бүтэн тийм зөвлөлт холбоот улсаа яар. Одоо айгуул бол Монгол цахилгаан станц барих байсан бол яг л тэр юугаараа баг Монголд хурж ирээд зураг авалт хийж болохоор орол барих байсан баг. Яг тийм. За цахилгаан станц нэг ийм байх хэвээр, эргэн тойронд ийм байшин байх хэвээр, хүмүүс нь ингэж амьдрах хэвээр бүх юм ингээ гаргачаад бүг копи пастыг явуулж байгаа шүү дээ. Яг тийм. Бас залах байгаа шүү. Тэр нэг гоё шин загвараар барих гэсэн юм байхгүй байх. Зөвлөлт холбоот улсын одоо юу н харагдцсан ийм байх хэвээр гээл шууд аваачаал тавьчихад байгаа. Яг нэг хитэн ятн шиг юмнууд брутализм хийж байна. За Припят хотын дүрслэлийг одоо тэнд авсан бол харин дараа нь зураг авалтын байрлалаа өөрчлөөд Литвийн Висагинас хотод байрлах Игналина гэдэг цөмийн цахилгаан станцд зураг авсан. За энэ болохоор энэ цахилгаан станцыг Чернобылийн яг одоо зургаар барьсан. Ийм станц байхгүй. Ер нь бол бүгднгийн нэг загвараар барьсан юм шиг байна тий. Бүгд ажилласан. Ер нь тухайн үед бол 17 реактор яг Орос улсад ингээ баригдажсэн. Бас л яг төрүүлэх шиг л юу одоо Оросч өөрсдийн гэсэн юм реакторын загвар гаргаад тэр RBMK гэдэг юм тий. Тэр загвараа бол ингээд өөрсдийн дизайн шүү дээ тэр чинь. Тэгээ өөрсдийн дизайныг бол яг л нөө тэр угсармал гэдэг аргаараа дүг барь авчиж байгаа. Яг нэг хэд эдийн засгийн давуу талтай ингэнлээ. Одоо нэг төмөр бага ордог мордог цэм дээр барьчиж болдог энэ төр гэсэн. Ер нь цаад хэд чи айгүй тийм нарийн даатсан нөхдүүд аюулгүй байдлаас илүүтэй одоо нөгөө ширхэг тоосхыг гэдэг юм ал урдаа ирсэн байгаа даа байхгүй. Тийм тэгэл ерөөсөө тэр 17 реактор бүгдээрийн нэг загвараар барьж хаяал ерөөсөө нэгэн дээр нь осол гарах байсан бол бүгдэн дээр нь тэр осол гарна гэсэн үг. Яг үнэ. Тийм. Одоо манай юу ч юм болохоор туршилт хийгээд тэр барилгын л юу юм байл шүү дээ. Буруу барилгаас болж ийм осол гарч. Загвар нь анханаас алдаатай. Тийм. Тэгсэн чинь манай энэ Игналинад баригдсан станц чинь яг адилхан загвараар баригдсан. Тэнгүүд энэ чинь за энэ бас яг юу яах юм бэ? Осол гарах юм байна. Дэлбэрх юм байна гэд тэгээд аажмаар ашиглагаас гаргасан гэж. 26 жил ашиглаад 2009 онд одоо бүрэн хаасан юм байна энийг. Тэгхгүй ингээд одоо манай туршилт чинь болохоор туг тасарчвал яах вэ ч юм уу? Туг тасарчвал тий. Black out болчвол яах вэ гэдэг л туршилт хийгээд байгаа шүү дээ тий. Тэнгүүд манай энэ барилга чинь яг black out болвол Чернобыль шиг юм болох байсан байхгүй. Тэгээ бүгд гин. Бүгд технэн үгүй юу гэдэг ер нь бол турших гээд байгаа. Тэ 17 юм тавьсан. Тэгсэн чинь нөгөө олон улсаа яриа за ийм реактор бол барьж болохгүй гэдэг нөгөө Америкууд нь тэгээд байдаг. Одоо ер нь бол бусад улсууд л гэсэн үг шүү дээ тэ. Бүр хориглолцсон. За ийм RBMK гэдэг ийм юуны стилийн ийм загвараар бол барьж болохгүй. Ягаад гэвэл айгүй асуудалтай нөгөө юу гэдэг лээ алдаатай гэсэн үг шүү дээ тийм дэлбэр нэ аюултай гэд ингээд л Оросууд 17 реакторууд нь бүгдээр асуудалтай юм багтаа гэд нэгээр нь туршилт хийжсэн байхгүй. Эхний хоёр туршилт бүр бүтлгүүцсэн байгаа шүү дээ. 3 бүтлгүүцсэн гэсэн. Тэгээ гурав дахь нь болохгүй. Энэ гурав дахь нь одоо нөө Чернобыль байсан. Эхлээ яг адилхан юм туршилтуудыг энэ нэрнгээс юм аюултай юм багтаа гэд тэр аюултай байна уу үгүй юу юм чинь манайх үгүй манай загвар бол гайгүй сайн гэдгийг одоо баталж харуулах гэдэг ухаантай юм шиг байна. Тэгэл ерөөсө 2 удаа бүтлгүүтээд яг гурав дахь дээр наадах заавал одоо тий юу ягараа
амжилттай болго гэдэг бүр баг хөтлчөнд бол ийм даалгавар гэж байгаа хгүй дарангуул хийж штэ тий. Тэгээ тэр хэд нөө амжилттай болохгүй сүр аргагүй болоод тэгээд амир экстрим минутыг хийж үзэж байгаа хгүй. Энээс нь болоод дэлбэрч байгаа. Гэхдээ одоо бол яг ийм реакторууд алидийн барьцсан реакторууд бол нураах албагүй гэдэг тэр үеийн олон улсын зөвлөгөө нь байгаа. Зөвлөмж чинь. Тэрэн дээр бол ингэж сайжруулалт хийгэрэй гэсэн юм байдаг. За тэр сайжруулалт хийсэн одоо 10 реактор бол орстой. Одоо хүртэл ингэ ажиллаж байгаа. Яг Чернобыль шиг. Яг сайжруулалт хийцэн тэгээд аюулгүй болсон гэж үзэж байгаа юм шүү дээ. Аюулгүй болох талаас нь баг зэрэг сайжруулалт хийсэн. Баг зэрэг аюулыг багасгасан л гэсэн. Тэгэхээр тэр аюул бол бас байж л байгаа гэсэн. Байж л байгаа. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань Монголын ажлын байрны үндэсний платформ Зангаа цаг юм байна. Тэгээд ивент итгэж байгаа. За Монголын иргэн бүрд ажлын байрууратай Зангаа цаг юм байна. Ажил хайж буй хүмүүс болон ажилтан авахар төлөвлөж байгаа компаниудыг холбодог. За Монголын ажлын байрны үндэсний платформ төдийгүй Монгол улсын хөтөлбөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ыг хангаж ажиллаж байгаа юм. 95% шүү дээ. Тийм шүү дээ. Одоо угаасаа л бид нар ханаас л ажил хайдаг үлэхээр угаасаа зоолттой Зангаа цаг юм байнаас хайдаг. Тийм. Энд чинь бүр маш амар болчихж байгаа. Танд ямар чадвар байгаа? Таны нас чинь хэдий? Тэгээд ер нь өмнөх туршлага чи юу юм? Гэт ингээд бүх юм чинь ингээд нийлүүлээд нэг хайлт үсгэж байгаа шүү дээ. Тэгмүүд яг өөртөө чинь тохирсон тэр ажлыг шууд гаргаад ирж байгаа байхгүй. Яг үнэ. Энд чинь хичнээн амар бай тээ. Өмнө бид нар чинь сонио хараад за ямар ажил байна гэж хардаг байлаа шүү дээ. Гэтэл одоо тийм юм чинь ард талцраад ийм гоё болсон байна. Тэгээ ухаалаг болсон. Ухаалаг болсон. Нэг CV-гээ хийгээл тэд нар чинь бүгдээрээ автоматар нөгөө хүмүүст нь хайгдаад олдоод одоо би өөрөө ажил хайж явах хооронд ажлууд бас намайг хайж болох боломжийг бүрдүүлсэн. Энэ бол хамгийн одоо чухал давуу тал нэг байгаа шүү дээ. Тий. Бүр маш амар болгож байгаа тий. Би ийм чадвартай байгаа тий. Гэтэл би чадвараа илэрхийлж чадахгүй бол яах юм бэ ч юм уу тий. Миний чадварыг нэг хүн ингээд хайгаад болохгүй зовлонгүй болчихчих. Яг үнэ тий. За би ийм ажилтан хайж ирэнгүүт миний юу мэдээлэлтэн чи очиж байгаа. Яг үнэ. Энэ бол маш амар болж байгаа. За Зангаа цагийн маань аппликейшн болон веб хувилбартаагаас гадна цахим сургалтын платформ, аудио номын сан, B2B буюу бизнес платформ, байгууллагын танхимын сургалт, цалин хүнсний судалгаа, байгууллагын хүний нөөцөд зориулсан сэтгүүл зэрэг, за хүний нөөц ба ажилтны ур чадварыг дэвшүүлж, ажлыг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн, за үйлчлэгийг зах зээлд танилцуулаад ажиллаж байгаа юм байна. За одоогийн байдлаар сая 100 мянган хэрэглэгч, 10 мянган байгууллага, 24 салбарын 20 мянган ажлын байр нээлттэй зарлагдсан байгаа юм. За 20 мянган ажлын байр гэдэг бас их биш шүү дээ. За ер нь бол яг одоо ажил хийж байгаа хүмүүс байвал Зангаа цагийн мэнийг суулгаад аппликейшн эсвэл вебээр нь орвол өөрийнхөө чадварыг мэдээллүүдэд оруулахад маргааш ихэд ажилтаа болчих боломжтой болчих. Энэ ажилгүйдэл гэж яг л ийм нөө эрэлт нийлүүлэлт одоо нөө зах зээл гэдэг юм чинь амар чухал. Эрэлт нийлүүлэлт хоёр уулзж байгаа цэгийг л ер нь зах зээл гэж нэрлэдэг. Гэтэл энэ хоёр уулзаж чадахгүй бол хоорондоо учирч чадахгүй бол бие биений олж чадахгүй бол тэнд чинь угаасаа зах зээл байхгүй бол буюу ажилгүйдэл байсаар байгаа хөөхгүй. Тэгэхээр ажилгүйдэл гэдэг чинь өөрөө бол уг нь бол яг энэ зах зээлийг л бүрдүүлж чадахгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэгээд ерөөсөө л ингээл цаг хугацаа өнгөрчихсөн бол энэ бизнесүүд нэмэгдэж байгаа, ажил хайж байгаа хүмүүс нэмэгдэж байгаа. Энэ зах зээл улам л том байна. Одоо нэгсэндээ ажилгүйдлийн эсрэг хийж байгаа техник технологийн арга хэмжээ байхгүй юм чинь тий. Угаасаа л өмнө нь бол бид нар бүгдээрээ л нэг ажилтнуудыг хайж авах боломжтой л байсан. Даанч тэгээд нөө учирч уулзч чадахгүй болохоор л ажилгүйдэл гэдэг юм байгаадсан байгаа даа байхгүй ер нь бол. За би ийм ажилтаа авмаар ингээл бодоо явж хахад хажуу талд нь яг тохирсон үн би ийм ажилд орох юмсан гэж явж байсан байж таа. Тэнгүүд одоо тэр хоёр чинь бодох биш бичгэд хоорондоо уулзчих юм боломжтой болсон байна. За ингээд зөндөө ажлын байр байгаа юм байна. 45-аас дээш насны иргэдэд зориулсан 750 ажлын байр одоо бэлэн байгаа юм байна шүү. За ингээд Монголын иргэн бүрт ажлын байр ураатай Зангаа цаг юм байна. Ажиллаа өнөөдөр. За баярлалаа. Гайхалтай баярлалаа. За кинон дээр би нэг юмд аяг их баярлсан. Орос аялгаар ярихгүй байгаад нь. Оросоор ярьсан бол бас өөр хэрэгтэй. Тэгэхгүй ингээд таг Америк хүмүүс ч юм уу таг өөр хүмүүс ингээд аялгаар яриад эхлэхээр тэр кино юм жоо утгагүй тэнэг болгоод эхэлдэг. За утгагүй тэнэг болгоё гэж уг нь бодож исэн юм байна. Craig Mazin маань. Гэтэл яг бэлтгэл дээр ер нь жоохон түүртэд исэн гэнэ жүжигч. Тэгэхээр за болиё гэд ерөөс бүгдээр англиар яар гэж одоо шийдсэн юм байна. Тэр нь ч дээр болсон. За дэлбэрэлт босноос хойш тэнд ямар арга хэмжээ авч байсан. За яг юу болж исэн талаар баримтат бичлэгүүд зөндөө бидэг. Бид нар ч гэсэн үзчихсэн дээ тэрийг. За манай кинон дээр ч гэсэн тэр бичлэгүүдээс шууд хуулбарлсан хэсгүүд зөндөө байна. За нэг уурхачдын хэсэг бол ер нь бол бараг тэр чигээр. Гэхдээ яг
юу л да нүцгэн бол байгаагүй юм байна. Цагаан хувцастайгаа байсан. Тийм ээ. За нүцгэн байхыг бол ерөөсө хүний зүгээр юу хөндөх гэж л сэтгэлийг хөндөх гэж л нүцгэн байлгасан. Одоо тэнд нөгөө нэг тим халуун байж штэ гэдгийг л одоо мэдрэл тим хэцүү байна л гэдгийг мэдрэл гэж. Тэр хүмүүс чинь бас тэр чинь тийм нэрэл сэтгэл хөдлөхийн доо тэр чинь цацраг идэвхтэй газар байгаа даа. Тэг ямар ч хамгаалтгүй ингээ явж ингэж бүр тэр өөрөө хилдэж ш тэр нөгөө дарга нь шууд орж ирэнгүүтээ нэг ийм маск зүгээрээ гэсэн чинь энэ та нар өөртөө зөөхгүй байхаа гэдэгт чинь эн чинь биднийг хамгаалахгүй мэн гээд яг үнээр ихтэй бол тэр чинь айгүйх тэр илсэн өөрөө юм цэцэр гэдэвхтэй тэр ухаж байгаа илсэн тэгээ ам дотор нь тэр илсэн орохоор л ингээд амтагдаад байна гэдэг байгаа ш яг цэцэр гэдэгх амтагддаг тийм гэсэн металл шиг амтагддаг юм шиг харин тий тэгээ тэр хүмүүс ингээд бүр харахаар бүр ингээд өрөвдмөр тий гэтээ тэд чинь үхэн гэдэг бол мэдчихэдэг шүү дээ шууд дайраад ордог шүү дээ. Энд чинь бидний хамгаалахгүй гэдэг тэгж байгаа шүү дээ. Тэр маск энтераа тий. Тэгээ тэр хүмүүсийг бол би жинхэнэ баатрууд гэж нэрлэмээр байгаа. Баатрууд. Энэ кинонд дэр өстө зөндөө баатрууд гардаг. Өстө яг үнэ. Тэр гурван нөхөр мөхөр бол бүр үнэхээр бав баатар. Өстө яг үнэ. Тэр чинь сайн дураараа. Тий. Тэр үхэн гэдгийг мэдж байгаа. Тэр чинь бүр хамгийн голон төр нь орж байгаа шүү. Тэр чинь юу энэ ил сухаж байгаа нөхдүүд бүр тэр чинь баг хэдэн цагийн дотор үгүй шүү баг. Тий. Би тэгвэл тэр гурван талаар гоё мэдээд болох гэж юм. Хамгийн ихний хүн 2009 онд нас орсон юм байна. Үүн яасан удаан насалсан тий? За тэгвэл нөгөө үлдсэн хоёр нь манай кино нээлттэй ихэд амьд байсан гэж. Оо. Яста нэг энийг яг сонсонгод бурхан гэж байна. Харин тий ямар гоё юм тий? Тий. Тэгэхээр бас тийм би сайтай хүмүүс ч юм уу яасан ч юм мэдэхгүй. Тэр бол хэвээр яг тэр хэсгээр нь цацар идэх байхгүй ч байсан юм. Уг нь бол тийм байх боломжгүй шүү дээ тий. Тэр чинь ийм том тогоо ингээ байж байгаа шээ реактор. Тэгэл хагараал тэр чинь ингээ доошоо ингээ алдагдахаас нь сэргийлээд хэрвээ тэр усанд хүрсэн бол энэ бол бүр жинкнээсээ бүр цөмийн дэлбэрэлт болох байсан. Бүр цөмийн бөмбөг шиг дэлбэрэх байсан бүр. Тэр бол зүгээр те хажууд нь саяны Чернобылийн осол гэдэг чинь бол бүх цаг үе түн төрлөختөнд гарч ирсэн одоо яг цөмийн цахилгаан станцын хамгийн том ослохгүй. Хоёрхан ослоо ба шүү дээ. Тий. Одоо томоор нөө юугаараа аюулаараа ирэмблэгж байгаа. Тэр Фукушима бол ер нь гайгуудаа орно. Гайгуудаас ч орно гэж баг тэр осол биштэй орно баг тэр чинь те. Нөө цацрагаас нь болж өгсөн байхгүй болохоор. Чернобыль бол хамгийн том осол болсон. Тэгээ энэ хэрвээ ингээ доошоо яг тэр ус руугаа тэр хайлал орсон бол тэгээд бүр ингээ яг цөмийн бөмбөг шиг дэлбэрэх байсан. Манай гурав тэрнээс сэргийлсэн үү те. Тий. Яг тэр гурав л ерөөсөө тэрийг аварч байгаа. Тэр усыг нь одоо шахаж өгч шít. Тий. За уур хач дээр нэмэгдээд манай энэ гурав бас баатар болсон. Баатар. За тэгээд тэр одоо баримтат бичлэгээс зөндөө олныг одоо дуурайлгаж хийсэн. За нөгөө харин зарим хэсгийг бас дуурайлахтаа жоохон юу оруулах гээд төгшөөр ч юм уу сонирхолтой болгох гээд бүр сүлд болсон бичлэгүүдийг наашаа авчираад яг Чернобылийн осол дээр болсон юм шиг харагдуулсан нэг нь нэг нисдэг тэрэг сүрдэг шүү дээ. Яг нөгөө утаан дээгүүр явж байхдаа тийм хэсэг бол бүр хэдэн жилийн дараа болсон юм. Тэгээд тэр нисдэг тэрэг нь болохоор кабелийн утсанд орооцолтоод тэгээ сүрдсэн тийм хэсэг байсан. Би тэр чинь нөгөө нэг цацраг итгээс нь болоод ажиллагаа хэлцээ байх гэж байна. Ямар амар юм бэ гэж бодож байсан. Арайгүй мэт. Манай кинонд дэр тэгж харуулдаг. Тэгж харуулдаг тий. За дөрөвдүгээр реактор дэлбэрснээс хойш үлдсэн 3 реакторт ажиллагаатай байсан. За бүр ажилуулчих байсан гинэ. За ингээд 1991 онд 2 дугаар реакторыг унтраасан байна. За харин 1-р реакторыг олон улсын шахалтаар гэж байгаа. Бүр унтраахгүй байгаадсан юм байна. За 96 онд унтраасан бол 3 дугаар реактор 2000 онд хаагдсан гэж. За харин бүрэн ашиглалтаас гарч цацрагийн хамгаалалт хэрэггүй болох хугацаа нь 2065 он гэж тооцоолж байгаа. Тэгээ бараг 80 жилийн дараа болох нь. Тийм ээ. Тэр одоо ч тэр дээгүүр нь баахан том юм ингээ очсон. Одоо нэг юм хамгаалтын юу барьсан байж байгаа шүү дээ. Хоёг маягийн юм барьсан. Нэг мангартан бункер дотор л хийсэн байж байгаа. Тийм баг. Тэр тухайн чинь яг ажиллаж исэн реактор. Гэтэ ажиллаад 3 жил болж исэн реактор. Тийм. Тийм. Тэгээд тэр хотыг тогоор хангаж байгаа шүү дээ. Тэгээд бүхэлдээ хотыг хангаж байгаа ийм реакторыг аваад туршилт хийж л байдаг. Бас айгүй тийм бүх зөрөгтэй нөхдөд. Тэгээ бас тэр тогийг таслаа хийчих юм бол нөгөө нэг амьдэрч исэн хүмүүс нь тоггүй болчих. Гэхдээ яг нүүлэн шилжүүлчихсэн ч гэсэн нөө тэр чинь нийт Орос улсынхаа ингээд нөө эрчим хүчийн сүлжээнд холбогдсон байгаа болохоор бас унтраач гарч ин тэ өөр чинь эдийн засгийн хувьд айгүй гар зөгрөлтэй болох гэдэг байгаа байхгүй. Тийм баг. Тэгэд их сони юм байлаа. Бас тэр нэг гүүрэн дээр хүмүүс зогсож байдаг штэ. Хараал юу болж ийн гэдэг. Кинон дээр болохоор ингэдэг байхгүй. Тэр гүүрэн дээр байсан бүх хүмүүс үхсэн гэж ярьдаг. Гэтэл зарим нэг их сурвалж дээр болохоор тэр гүүрэн дээрх хүмүүс бол зохиомлоо гэж ярьдаг юм л. Магадгүй тэр зохиомл гэдэг нь Орсын гаргасан юм байж.
Гэхдээ айгүй олон хүмүүс тэгж гүүр байтгал айгүй ойрхоноос ингэж харж ирсэн гэсэн. Одоо тэр дээдл нэг баган шиг гэрэл мэрэл гарч ирдэ штэ. Тэр бол яг бүр яг тэр Черенков цацралт гэж өөрөөсөө хэлээд байгаа. Кинон дээр бол тэгж ирлээд байгаа. Үнээр ихтэй бол Черенков цацралт тэгж тод харагдахгүй л дээ. Яг реактор руу ингээд харах юм бол ус тэгж гэрэлтдэг байхгүй. Ус юм цэнхэр өнгөөр гэрэлтдэг. Энэ яагаад тэгж юм гэхээр усан дотор ингээд нейтронууд гэрлээ сурд явдаг. Гэрлээ сурд явдаг. Өөр үстэй. Тэгвэл ягаад гэрлээ сурд явж байгаа чинь гэрэлчээ өөрөө усан дотор ингээ хугардаг болохоор удаашраад байгаа юм байна л да. Гэрэл нь өөрөө удаашар чинь нейтрон чинь усан дотор чөлөөтэй явж байхаар өөрөө цэнэггүй бөөм чинь чөлөөтэй явж чаддаг. Ингээ гэрлээ сурд хөдөлж чаддаг. Тэгээ энэ үед аваачаад нэг юм электроник ч юм уу одоо юм цахилгаан соронцны энергитэй бөөмийг очиод мөрөгчмөр гэрлээ сурд нөгөөд нь хөдлөөд тэгээ өөрөөс маш их хэмжээний гэрэл гаргадаг. Энийг Черенков цацралж байна л да. Тэр реакторын усыг хэрвээ бид ингээ задгаа реакторын задгаа байж хаад дээрс нь харах юм бол тэр ус ингэж цэнхэрөнгөөр гэрэлтдэг. Тэгсэн чинь тэр чинь реактор нь өөрөө даралтай дискүүр дэлбэрсэн шүү дээ. Тэгтээ ингээд тагаад тийш наваачаад задлаад бүр ингээд таацаа нефт ингээд тэр чинь задарч байгаа шүү. Бүр шууд тэнгэр рүү ил болж байгаа хгүй реактор. Тэгэхээр тэндээс жоохон Черенков цацралт цацрах хэвээр. Дээр нь байгаа утаа мутаалууд тэр чинь утаа уур байна. Усны уур нь тэр гарч байгаа шүү дээ. Тэрэн дээр нь ингэж уг нь бол бас тэгж харагдаж болно. Гэхдээ тэр бол яг шинжлэх ухааны хувьд бол тэгээд тэр хол зогсож исэн хүмүүст бол ингэж харагдан гэдэг бол нэг жоо уран сайхан нэвтрүүлэг. Гэтэл маш олон хүмүүс бол ийм Черенков цацралт бол ажиглагдсан гэж хэлсэн байт юм байл. Тэгэхээр хараа зогсож исэн хүмүүс байсан л байгаа. Тийм байна тий. За RBMK гэдэг одоо юу шүү дээ тий. Одоо юу гэх юм. Тий. Орос л үг байгаа дээ л тий. Тийм л ах тий. Ер нь бол тэр дээр үеийн анхны туршилтуудын зөвлөлтүүдийн гаргаж ирсэн юм юугаар юу гэдэг үлээ харандаа балч чулуу гэдэг ааштай тийм балч чулуугаар ингэж удирддаг нэг юм болох цахилгаан станц л гэдэг утгатай үг байгаа даа. Тийм харахад бол айгүй гоё юм байл шүү дээ уг нь. Тий. Айгүй тий. Ингэж хөдлөөд тийм. Тэр хөдөлж байгаа ч хамгийн том аюул болж ийн гэсэн үг шүү дээ. Тэр айгүй хүнд родууд гэдэг байхгүй тэр савхнууд тэр савхнууд ингэж өргөж ийн гэхээр тэр бол доор нь өчнөө дэлбэрэлт болж ийн гэсэн үг байхгүй. Яг үнэ. За ингээд реактор нь дэлбэрсэн. За тэр даруйд нь Дятлов гэж нэг нөхөр байгаа шүү дээ. Дайсны зэрэг. Дайсны зэрэг. За тэр хүн шууд одоо арга хэмжээ аваад тэр хүн юу болж байгааг мэдээд байгаа байхгүй. Тий. За энэ нэг иймэрхүү болохоо болчлоо гэд гадаа гараад хардаг те. За юу болоод байна. Тэгэхэд нөгөө дэлбэрсэн өрөмгүүдэнд газар одоо унтсан уур савсаал цацраг хөвтгч ингээл гарч байгаа шүү дээ. Энийг мэдсэн хэрнээ гар тайвшруулад арга хэмжээ тэр дор авдаг. Уг нь тэр дор арга хэмжээ авсан бол бурууга хүлээсэн бол тийм байдал шал өөрөөр ирэх байсан бол тэр хэдгээр анги дээр үлээ ховлдж идэв тэр гуравчаа нэг өрөөнд дотор суудсан тийм тэгээд энэ зүйлийг хэдүүлээ амжилттай ч юм энэ туршилтыг өмнө 2 удаа бүтлгүүцэн туршилтчтэй засгийн газараас за одоо та нар заавал наадах амжилттай хийгээд хилцсэн тэгээд бүр яаж хийж байгаа амжилттай ингэж чичирцэн тэгээ хэрвээ ингээд энийг амжилттай хийж юм бол хідүүлээстэй те жинхэнэ баатар болно жинхэнэ тушаал дэвшин цалин их болно гэд ерөөсөө л тэр нөхөр бол зүгээр ингээ улаан цайн чичирсэн шүү дээ. Яг кино анханаас л эн чинь болохгүй шүү дээ, ингэн шүү дээ, тэгэн шүү дээ гэд анхааруулаад ахтан л үгүй битгий наадхаа буулгах, наадхаа инг гэл ингээ ерөөсөө бүх юм дандаа юм бүгд буруу. Бүх шийдвэрүүд нь буруулаа явчихсан. Яг тэр угаасаа тэдний хийж байгаа туршилт бол албаар тийм буруу зүйлийг одоо симуляцлах буюу одоо нэг тестэлж үзэх байсан байхгүй юу? Яг осол гарахад яах вэ? Энэ манай реактор маань осол гарах үед яг яаж ажиллах вэ гэдгийг бид нэр ажиглахын тулд ингээд баяг осол гарцсан юм шиг ингээд хүчлийг маш бага түвшинд ингээд аваачих хэрэгтэй байсан. Гэтэл ингээд хитрхи бага түвшинд аваачсан чинь нөгөө реакторын одоо нөгөө алдаатай гэдэг байгаа шүү дээ тий. Тэр алдаатай юм гарч ирж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь нэг ингээд алдаа нь гарч ирээд нөгөө тогтворгүй болчдөг. Би ихсгий ихээр багасаад багасаа ихээр ихсээд ингээд бүр ингээд ямар ч тогтворгүй савлаад эхлэнгүүд угаасаа юун тэр дятлуу хинч одоо тэр дэлхий дээр тэрийг зогсоох боломж байхгүй. Бүр физикийн хувьд тэрийг зогсоох болж байгаа хгүй юм. Бараг гинжин урал явагдаад эхэлж байна гэсэн. Тийм юм болж. Ослыг симуляцлах байгаа жинхэнэ ослыг хийчихэж байгаа байхгүй. Тэгсэн тий. Харин тийм. Бас л. Энэ чинь нэг системийн алдаа чинь энд л яваад байгаа байхгүй. Системийн дарангуул чинь. Тийм. Нөгөө нэг эрдэмтэд бас байгаа шүү дээ. Яг хажууд нь буруу гэдгийг мэдээл байгаа. Тэгээд эн чинь буруу штэ гэхлэнгүү дээрээс ингээд дарамтлаад идэг. Тэнгүүд нөгөө эрдэмтэд чинь ингээд туслах эрдэмтэд мэдээд байгаа шүү дээ. За энэ бидний аймаг настай холбоотой юм болох гэж байна. Энэ бүр маш нөхцөл байдал хурцчлаа гэдгийг мэдсэн хэрнээ тэр хүнийг сүрч чаддаггүй байхгүй. Тэнгүү тэр систем чинь өөрөө ямар хэцүү одоо хүнд одоо систем байсан бэ гэдгийг энэ дээр сарагдчих. Миний амь насанд яригдж яхад би тэр системийг сүрч чадахгүй шүү дээ. Тэнгүүд хүний тархинд тэгтэл одоо суусан байгаа байхгүй.
дарамтлсан байгаа байхгүй суусан ч байгаа. Тий. Балиар байгаа юм. За энэ нь бол дарангуул гэж л да энийг хэлж байна. Тий. За гэхдээ манай эрдэмтэд бол чимээгүй байсан ч гэсэн манай гол дүрийн бааtruуд бол дараа нь шүүх хурал дээр бүх хүн нэгэлдэг. Тэд нар бол бааtruуд байсан. Гэхдээ одоо яг энэ кинон дээр саяны нөө алдааг хийдэг цэргүүд бол тэр чинь бол бүр эрдэмтэд ч биш. Тэд нар бол зүгээр л тэр үйлдвэрийг ажиллуулах одоо нөө реакторыг ажиллуулах гад бүр мэрэгжлийн биш хүмүүс гэдэг байгаа байхгүй. Бас эдний гаргасан хамгийн том алдаануудын нэг бол мэрэгжлийн бос хүмүүсийг ажиллуулсан. Зарим 3 сар ажиллаж байгаа. Тийм. Одоо тэр нэг улаана гэдэг нэг охин хүүхэн байгаад шүү дээ тий. Эрдэмтэн нэг юм цонхон дээрээс арчилсан аваад Ульяна. Цаад чинь бол өөрөө бол маш олон эрдэмт жинкнээсээ эрдэмтдийн төлөөлөл болж гарч ирсэн. Эрдэмтэд бол үнэхээр тэр тухайн үед бол энэ бол аюултай асар аюултай юм болж ингээд ерөөсөө өөрсдөө байгаа амь насыг хайхрахгүйгээр энэ үннийг заавал ил болох хэрэгтэй гэж тэмцэжсэн тэр тэмцлийг олон гэж билэгдэж нэг хүнээр харуулсан байгаа даа. Тий. Маш олон хүн байсан юм байна. Тийм олон. Кинонолоор харуулдаг те. Ульяновна байлаа тэр чинь. Энэ бүсгүүгээр энэ олон эрдэмтдийг төлөөлүүлсэн шүү гэдэг. Хатуус дөрөв хүмүүс явдаг шүү. Зургийг харуулдаг. Тэр бас гоё хэсэг байсан те. За манай кино бүтээгчд маань дэлбэрэлт болсноос хойш одоо ямар үйл явдал болж исэн гэдгийг минутаар дис дарааллын дагуу бүгдийг яг харуулж байгаа. За зохиолч болон найруулагч нар тухайн үеийн гэрчүүдийн мэдүүлгийг за нууцад байгаад ил болсон материалуудыг за мөн тухайн үеийн байдлыг нүдээр үзсэн хүмүүсийн дурсамжийг энэ зохиолтой ашигласан баг. Тэр юу н бүгдээрээ яг үнний ортой бодит явдлуудаа гэсэн үг. Судалгаа бол аюу сайтай л байсан юм шиг үлээ. Ер нь цаад чинь бол манай найруулагч энэ зохиолын бичиж байгаа нөхөр бол анхын санааг олж бол тийм сонирм мөн харж байгаа л болсон юм шиг ба. Тэгэл ч тийм эндээс ухаж төгөж өгсөн шиг байгаа юм л та. Тэр л баахан ном уншаал. Нөө YouTube дээр чинь баахан бичлэгүүд хийж байгаа. Тэр яг нэг юу яагаад ингээ харьцуулаад тавьсан бичлэг гэдэг чинь те. Бүр яг байдаг шүү дээ. Бүр ингээ деталь болгоно бүр яг адилхан. Тэр бичгийн фонт нь хүртэл адилхан те. Тэстэй бүр тэр үзэхээр яг бүр гоё харагддаг юм байна. Яг нөө цэргүүдтэй ингээ даалгавар өгч мөгж байгаа хэсгүүд нь тэр яг харагдаж байгаа байхгүй. Тэгээ манай кинон дээр чинь ингээ хүрзээр нэг юунуудыг дээврээс ингээл буулгадаг шүү дээ. Илтерхийнүүдийг хүн робот гэдэг байгаа шүү. Йоо, тэр бүр амар. Робот ажиллахгүй байгаа шүү. Робот ажиллахгүй. Би тэр робот ингээд саран дээр ажиллах зорилттой роботыг тэнд аваачсан чинь одоо сар гэж айгүй тийм задгаа сансарт байгаа. Задгаа сансарт чи айгүйх цацар ихтэй байхгүй. Тийм өндөр цацар тэр нөө задгаа сансарт ерөн сар маран дээр сансар масарт ажилтдаг төхөөрөмжүүдийг бас ийм цацар ихтэй тэр төсвөртэй гэдэг судалгаа хийдэг. Тэд нар бол одоо тэдэн мянган ширхэг 2000 юу ч үлээ тэр юмд төсвөртэй гэдэг тэр робот германчууд нь явуулсан чинь тий тэр нь ингээд онцож байгаа байхгүй. Тэгээд тэ удирдлагын салаад эвдэрчиж байгаа байхгүй. Тэр вертолотыг би тэгэл эвдэрсэн юм болоо гэж бодсон. Тэгсэн чинь хүн роботуудыг явуул гэдэг бол яа. Тэр өстө үнэхээр хүндээ нэр. За манай нүдээр үзсэн гэрчүүд маань тухайн үед байсан гэрчүүд маань манай киног үзээд магтсан. Магтах ч баав. Ер нь бол ингээд маш сайн болсон байна. Үнэмшилтэй болсон байна. Яг тэр тухайн нөхцөл байдлыг яг харуулжээ гэж одоо хэлсэн байна. Жижиг деталуудыг ч гэсэн орхитуулгүй харуулсан байна гэж хэлж. Та магтаал гэж бас сайн шийдэж тийм. Магтах юм да. Одоо нэгээс нь одоо драмаг нь л хөндөж чадсан байна шүү дээ. Яг наадах чинь байхгүй. Украинд хүмүүст үзүүлсэн. За Украиныхан бол сайшааж хүлээж авсан. За яг болсон явдлыг харууллаа, баярлалаа. Тэгсэн чинь яг тэнд байсан хүмүүс шүү дээ. Нөхцөл байдлыг нүдээр үзсэн зарим нэг гэрчүүд трама хөтлөөд ийм гэж юу хийсэн гэд ууралсан байна. Трамаг нь шууд хөтлөгчөж байгаа байхгүй. Тэнгүү тэр хүмүүс чинь дайнд явсан дайны тухай кино үздэг байхгүй. Тийм үү тий. Үзэхгүй шүү дээ. Тэнгүүд яг тийм хөтлөгчөнгүүд наад чинь зүгээр ТV шоу ийм бол болоогүй. Яг тэдний ч зөвлөдөө. Бид нэр дэлгэцээр үзээд айгаад хахад тэр хүмүүс чиг хажууд нь байсан хүмүүс шүү дээ. Та нар би яг хажууд нь байгаа мэдрэмжийг авч чадахгүй жиж ийм үзнэ гэж юу гэдэг ингэж ууралсан бол бас тэдний зөв гэж хармаар байна. Бүр хачин болгодог. Яг ингээл үзээд дуусны дараа бүр амар хачин болол цог мохоо хагаал би цагтаад байгаа юм санагдал бүр айгуу төвхтэй. Нэг юм Geiger counter аваад бүх юм хэмжиж үзмэр санагдал. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээ үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань арьс чигшүүлэгч нарны тос skin aqua event гэж байгаа. За ер нь ингэт юм байна. Өдөр болго нарны тос төрөх ёстой байна. Ер нь наранд гарсан гараагүй. Манай Агим Авт хоёр бас энэ рекламыг уншсан л та. Тэгэхэд Агимагийн зөвлөж байгаа болохоор гэрээсээ гарахгүй байсан ч гэсэн юугаа нарны тосоо төрж байгаарай. Тэгээд skin aqua-г бүр маш сайн мэддэг юм лээ. Гой усан сууртай, гой чигшүүлэн тэргээд бүгдийг нь мэдчихлээ. Тэгээд би ийм зорилго тавьсан. Ерөөс skin aqua-г ямар ч нэг жилийн турш өдөр болгон төрөх гэдэг. Тэгэд Агимагаас гоё ярьсан болъё. Тэгээд тэр арьсан цагаан болцсон байх. Тэр гомбоо цайруулсан байх гэсэн чи үгүй байсан байж тээ.
Би ч бас скинак өдөр болгон төрөхөд байгаа байхгүй. Тэгэн чи хэрвээ нар маранд явах гэж байгаа бол өдөрт 2 удаа төрөхөд гимгүү гэж. Ер нь нэг төрөгцөн байхад их зүгээр дотор матер ажилтдаг хүмүүс бол тэгээд юу ус мус хүрээд арилдгүү ер нь их айтайхан юм байна. Тийм ээ. Яг энэ скинак гэх чинь. Тэгээд нэг нодлон зандаатай нэг хөдөө явсан чи цаа чи нэг нарны тос төрөх чинь гэдэг нэг улаан ярьсан дээр нэг цагаан юм бүр ингээл нэг хачин л юм байсан байхгүй юу. Тэгсэн чинь зарим нь ингээд шингэдэггүй яадаг гинөө. Тэгсэн чинь скинак болохоор тэгэж юу болгохгүй юм гинэ. Яг ингээд гоё яг арьсаараа байгаа юм шиг харагддаг ингэж. Бодог төрөгцөн, крем төрөгцөн юм шиг харагдах юм шүү дээ. Тийм. За ингээд цаад энэ скинак маань зөндөө олон маш гоё үзүүлэлтүүдтэй байгаа. Би бас тэрийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч сан өдөр болгон төрхөөрэй гэж би бол зөвлөж байна. Би төрхсөн 7 хоногийн дараа үр дүн шууд гараад мэдэгдээд эхэлж байгаа шүү. Энэ скинак угаасаа яг ингээ харахаар шууд танигдаад байгаа байхгүй. Манай үзэгчсэн хараад шууд таньж байгаа. Энэ зургийг хараад тийм шүү дээ. Энэ биш юм уу гэдэг тийм. Энд чинь танил болцсон айлээ тийм. Тэгээ нарны тус гэхээр л угаасаа дэлгүүрөөс ч авъя ч гэсэн ингээд энэ ээжэдэг. Айл антны гэр чинь ингээ харж ясан байж байгаа тийм. Бүгд л энийг сонгодог. Тэгээ би сая нөгөө Турк мөрх явахдаа нэг түргэж үтсэн. Тэгээ тэр чинь хөлс над шиг хөлс баасан гоож иддэг юм чи аяа. Тэр халуун газар очихоор чи ингээ хөлс гоожоол ингээ байгаад иддэг байхгүй. Тэгээ нарны тос түрхээ ячгаар тэр чи одоо урсдаг юм байсан бол аль хэдийн урсаад алга болчихоор. За дээрэс нь нэг далаа молоод ингээ орж гарч ирээл дахиад түрх юм аашаа. Тэр чи одоо би ингээ далаад ороод арилждаг байсан бол би далаад тэр хөвж яхад би нарандаа цогөлн штэ. Борлж штэ. Гэтэл эн чин тийх аль байхгүй. Нэг л түрхсэн бол ус нь угаагдахгүй хөлсөнд ингээд урсаад алга болчихгүй ингээ байжлүүдэг. Тэгээ далаадаа ороод гараад хөлсөн гараад ингээд байж хахад ерөөсөө яг л юу ч түрхээгүй юм шиг. Гэхдээ нарны гэрлийг блоколчдаг юм гайхалтай. Тэгээ баг түрүү нэг зөвхөн наранд биш гэдэг чи одоо энэ чинь тижэл мижэлийн арьсанд үгстэй юм одоо өгөөл гэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо нарнаас хамгаалах биш арьсыг хүртэл ингээ хамгаалж байгаа юм гайхалтай бүтээгдэхүүн байгаа даа болохоор одоо өдөр болгон төрөхөөс яах вэ? Тий. За ингээд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг та бүхэн Монсемийн сангийн салбаруудаас болон GGI Beauty дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой юм байна. За ингээд өнөөдрийн дугаарыг маань арьс чигшүүлэх нарны тос скинак эвэнтгэлээ. Баярлаа. За баярлалаа. За хуучин зөвлөлтийн генерал Николай Траконов гэдэг хүн манай киног үзсэн байна. За маш их магтсан. За зарим жижиг зүйл дээр алдаа байна. Гэхдээ үнэхээр сайн бүтээл болжээ гэж хэлсэн байна. За бид нэр энэ хүнийг бас хардаг кинон дээр. Кинон дээр яг гардаг дүр байхгүй юу манай энэ чинь. За энэ хүн тухайн үед Припят хотод байсан ч гэсэн одоо хүртэл амьд сэрүүн байна. 91 настай. Гэхдээ мэдээж цацрагийн хордлогоос та шалтгаалсан хамааралтай архаг өвчнөр шаналж байгаа юм байна. Гэтэл 91 хүрнэ гэдэг ч юм бас тийм ээ тий. Цад чинь манай цэргүүд даалгавар өгдөг гар байгаа. Траконов гэдэг. За ингээд зарим хүмүүс магтаа зарим хүмүүс ингээд янз бүрээр хэлжсэн бол Кремль юу гэсэн бэ гэвэл ам дамжсан домгийн шинжтэй түүхүүдийг хитрүүлэн харуулсан. За болсон явдлыг хуурамчаар дүрсэлсэн гэж хурцаар шүүмжлээд их дургуутж байгаагаа илэрхийлсэн байна. Кремль. Ингээд өөрсдийн баримтат зурлыг дараа нь хийж гаргаж байгаа. За үүн дээрээ хит их оронч баатарлаг түүхүүдийг дэлгүү харуулад за CIA буюу Америкийн тагнуулын алба энэ станцыг дэлбэлэхэд нууцаар оролцсон гэдэг хуурамч тамгийг батлах гэж оролцсон байна. Тэр юун дээр баримтат кинон дээр. Манайхан чи одоо их юу штэ одоо өстэй одоо ингээд саран дээр төрүүлж бууж чадаагүй болохоор хотлаг нь тэрийг. Одоо хамгийн их нөө юуны тамгалын юу гэдэг лээ ховлдааны онлыг гаргаж ирдэг болсон ч одоо мань орсод өөрсдөө байгаа байхгүй тий. Тэгээ одоо тэр өөрсдөө дэлбэлж хайчаа. Тэгээ дэлхийн техник гэж сөрүүлэх нь холгүй юм болгож хайчаад тэгээ CIA нүрчэрэг нэгсэн гэдэг тэр одоо энэ баримтат киног харин олж үзмээр байгаа. Юу гаргасан юм бол гэдэг. Бас сонирхолтой тий. Пропаганда маягийн байж. Үнэн ч гэж магадгүй шүү дээ. Тий, одоо бас хэм батлахын гэдэг шиг. Гэхдээ яг хуу кино заавал худлаа үнэн байхаас үл шалтгаалаад яг олны үн тэр анхааралд оруулж ирээ. За дээрэс нь бараг л мартагдчихсэн энэ том ослыг гэдэг хүмүүсийн олон нийтийн анхааралд оруулаад энийг судлах, энийг цааш нэгээд хүмүүс сонирхох энэ замыг тавьж өгч штэ. Дахиж ингэж тренд болгож эн чин те
бид нар нөхөж санах хэрэгтэй. Дээрээс нь мартаж болохгүй. Яг үнэ энийг л сануулсан гэдэг бол энэ чинь худлаа үнэ хамаагүйгээр баг гавьяага байгуулчихж байгаа байхгүй. Гэхдээ бол би нэг айхтар худлаа юмнууд байсан гэдэг би бол олоогүй. Ягаад тэр нөө шинжлэх ухааны одоо наривчлах юм одоо үнэн зөв байдал гэдэг юм би одоо юу нь худлаа байсан энэ төр гэдгийг харах гэхээр аюу нэмшилтэй юмнууд байгаа байхгүй. Тэр чинь ихэнх юмнууд яг баримтуудтайгаа таардаг ч юм уу те. Иймэрхүү яг кинон дээрээс олж авсан мэдлэг бол яг л жинхэнэ нөө болсон үйл явдлуудтай аюуг сайн таарж байгаа. Аюу баримт нотлоготой. Бүр яг тэр тийм фотокопи хийсэн юм шиг л ийм юм байгаа даа. Тийм яг үнэ. За киноны төгсгөлд тухайн үйл явдлаас болсон хэд хэдэн баримтуудыг харуулдаг. Зураг хараалал ингээд явдаг шүү дээ. За тэрийг бол үзэгч сонсогч маань өөрсдөө ингээд киногоо үзчихэд үзвэл илүү сонирхолтой. Сонирхолтой юм да. Энэ би яагаад ингэж яриад байна гэхээр маш хүнд кино. Тэгээд болсон явдал эмгэнэлт үйл явдал болохоор нэг тийм гой сайхан үг ашиглах бол тохиромжгүй байгаа тийм ээ. За нэг баримтыг харин хэлэхгүй бол хоёлаа болохгүй байна. Энэ дээр юу вэ гэхээр зөвлөлт холбоот уулзаас гаргасан аль бие усны тоо нас урсан хүний тоо 1987 оноос хойш өөрчлөгдөөг. Энэ тоо бол 31 хүн амиа алдсан гэдэг тоо гэдэг. Одоо дарсан л тоо маягийн юм болох гэдэг да. Даралгүй байдаг юм. Тийм. За үнэн хэрэгтээ 4,000-аас 93,000 хүн нас барсан гэж тоолж байгаа. За энэ яагаад одоо ингэсэн бэ гэхээр юу яасан бэ? 1987 онд ерөөсө цацраг идэвхээс болж нас барсан гэдэг заалтыг аваа хийсэн юм. Тэгэхээр ерөөсө цацраг идэвхээс болоод янз бүрийн эрхтнүүд гэмтэн, уушиг гэмтэн ч юм уу ингээд янз бүрийн болно шүү дээ. За тэнгууд энэ хүн уушгаар нас орчлаа гэд өхлийн шалтгаан уушиг болчихж байгаа байхгүй. Тэр чинь уушиг ч юм болохоор цацраг идэвхээсээ болоод гэмтсэн байж байгаа шүү дээ. Тэгээд ерөөсө 87 оноос хойш өөрчлөгдөг байх гэсэн үг. Зайл ашиглаж штэ. Зайл ашиглаж байна. Ядаж ойролцоож бодохгүй бүр тэгж та бүр тийм авээг байхтай яах тий. За гэхдээ 4,000-аас 93 гэдэг чинь бид нар бол нас орсон хүнийг бол тоолох аргагүй байгаа. Энэ тоо одоо хүртэл өссөөр л байгаа. Одоо жишээлбэл тэр Траконо бол нас урчих юм бол энэ ослоос болж өглөө гэж тоологдож болно шүү дээ. Одоо тэр цацрагаас болсон архив хүчнэр шаналж байгаа юм чинь тий. За ингэж байгаа кинон дэр маш гоё үг гардаг. Хүн худлаа ярьж байхдаа үнэн дүртэй болж байдаг гэдэг. Хизээ нэгэн цагт тэр өрөө төлгөл болно. За киноны санаа бол мэдээж Чернобыль цахилгаан станцын дэлбэрэлт мөн боловч үндсэн юм те түүхэн худал хуурмаг тухайн нийгэм хүмүүсийн хандлага айдас юунд хүргэдэг талаарх ийм кино байж байгаа. Чам тэр мэдрэгддэг үү? Шууд мэдрэгдэж байгаа. Тэр угаасаа манай гол дүр чинь анханасаа л яг л тэгж шууд амиа оруулж байгаагаар хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол угаасаа тэр хүнийг одоо цаазаар л авч ийн гэсэн өөрийг нь өөрөөр нь цаазаар нь авахулж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн яагаад энэ үнийг ингэж дэлгэхээс айгаад байгаа. Тэгээд тэр бүр сүл руугаа ингээл тодорхой болж байгаа тийм. Бүх талаар нь авчиж гадуурхдаг. Чиний хэлжүүл өстой чамайг хэлэхгүй байх юм бол ингэн хэлүүл ингэн гээл. За тэгэл тэр эрдэмтэд чинь ингээл чичрээл бүр ингээд үгүй энийг бид тэр яаж өөрсдөө золиоч чам. Тэр нэг юм гал хамгаалагч одоо хамгийн төрүүлж гардаг нэг хүн байж байгаа шнэ. Графит бариад тэр графит гэдэг чинь бол энэ реактор дотор байгаа зүйл байхгүй. Зүрхэн дотор нь байж байгаа зүйл. Хамгийн өндөр цэцэр өвтгтэй тэр хэсэгт байж байгаа энэ зүйл ил гараад ирсэн байна гэдэг чинь шууд нөө графит байж гинэ гэдгийг манай хүн хараад одоо манай хэмлээ легасо хараад тэгээд эн чинь хүү энэ юу чинь цөмийн доторх одоо нөө юу гэдүүлээ реактор доторх нь ил гараад ирсэн байна шүү дээ. Энэ аюулгүй аюултай юм болж байгаа юм гэдэг тэндээс шууд мэддэг байхгүй. Барай шууд гарна ингээл шалзардаг шүү дээ тий. Яг тэр хүн яаж зовж өгдөг. Тэгээ дээрэс нь тэр ихнэр нь хажууд нь яаж одоо юу болж ингэж хажууд нь байдаг үлээ тий. Чирмсэн байсан энэ төр гэдэл гарч байгаа. За тэр нэг эрдэмт нь хэлсэн үг нь тэр амар сонио үг. Тэр яг нь шинжлэх ухааны жоохон өнцгүйжсэн мангар эвгүй үгүйсэн. Одоо бол хүүхэд нь ингээд гарч ирээ 4 цаг болоо нас орцсон. Энэ бол бодит түүхэн баримт. Угаасаа. Гэхдээ энэ тэр хүүхэд нь ээжийнхаа бүх хорыг нь аваад ингээд гарч ирээд ингээд амиа өгдөгчлээ гээд одоо юу хийнэ амины өгдөгчлээ гээд энэ тийм ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр эрдэмтний хэлж байгааг нь юу гэхээр энэ жоохон энэ одоо ураг хүртэл те энэ эхийнхаа амийг хамгаалж хахад яагаад бид нэр өөрсдөө байгаа амийг хоохоолно гэж гэдэг ийм амир үг хэлдэг. Тийм л амир хэсэг. За тэгэхээр ерөөсөө энэ эрдэмтэд бол бүр ингээд өөрсдөө амийг золиослж ин дээр энэ үнийг илчилж шít. Энэ бол яг тэр үеийн ямар муухай дарамттай байсан, ямар муухай тарж исэн гэдгийг илэрхийлж байна. Ерөөсө боломж гарч ирсэн гэдэг дээр нь бид нэр энэ нийгмийг
болохгүй байгаа юм хэлий гэдэг ийм зориг байсан байна тий. Бас нэг харагддаг юм байдаг надад бол тэр кинон дээрээс. За ер нь кинон дээрээс ч биш Чернобылийн ослоос нэг харагддаг юм бол энэ төвлөлт холбоотоос угаасаа сүрж исэн юм гэдэг. Тий. Угаасаа сүрээд нөгөө нэг гадна талтаа гоё харагдах гээд дотор талтаа бүх юм бодоо олж исэн байна гэдэг. Ерөөсөө л энэ бүх реакторуудын хийсэн хийц одоо тэр хүмүүсийн үүрэг хариуцлага ямар амар сонин ачаач юмнуудыг нууцаар ингээ хийжсэн гэдгээс харагдаж байгаа байхгүй. Одоо дотроо илжирээд өмхирсэн байсан мэдэж байгаа байхгүй. Тэгсэн чинь Горбачев болохоор эсрэг талаар нээлтдэг юм бэл. Чернобыль дэлбэрснээс болж манай систем нурлаа гэж. Чернобыль бол нөгөө нэг өөрсдийнх нь системийн дотор нь богшсон байсан. Тэр нөгөө нэг идэ бэрн одоо ингээ батгах шиг хагараа гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл ерөөсөө тэрэн зүгээр ил болсон л одоо нөгөө нэг мөсөн уулын оройл болохоос шил тэр чин доор нь бол тэр чигтээ идэ бэрэндээ идэгдсэн ийм угаасаа нурж унах нь тодорхой болсон байсан юм ингээд ам зогоогоод байлгаадсан гэдэг нь л ерөөсөө энэ Чернобыль байж байгаа байхгүй. Уг нь бол Чернобылийг ч дарах юмсан шүү дээ. Кинон дээрээс харагдаж байгаагаар бол. Гэхдээ тэр бол дарахын аргагүй юм болсон байхгүй юм. Ерөөсөө бүр тийх боломжгүй байхгүй. Дэлхийн найт дээр бүгд хордоод эхэлж байгаа юм чи юу болж ийнэ шууд мэдчихэж байгаа. Шууд мэднэ. Хаанаас ирсэн үл юу болоод энэ утаа гараад нөө хин унгаж байгаа гэдэгтэй адилхан. Харамсалтан дээр унгас нь харагддаг хаанаас ирж байгаа нь. Тэгэл бүх улс нь эндээс ирж байгаа гэдэг мэдж байгаа болохоор тэгэл шууд баригдчих. Манай Legasov ч гэсэн тэр хаана Швейцарт очдог лөө. Нэг хуралд очиод худлаа ярьчаад өрөөд ирдэг шүү дээ. Тий. Дээрээс тийм болоогүй гэд дэлхийд худлаа ярьдаг. Гэтээ тэрийг буруу гэдэг бол гачаар мэдчихэл байт. Оросууд нь өөрсдөө мэдээг багт нь олон улсыг мэдсэн мэдсэн. Тэгээд нөгөө нэг юу яадаг штэ. Хүүхдүүдээ энэ германчууд хүүхдүүдээ гадаад тоглохгүй байна гэд. Тэгсэн чинь цонхоор орчихсон чинь хүүхдүүд нь Чернобыль хүүхдүүд нь гадаад тоглож идэг. Тэгэл тэрийг хараад манай Legasov бол бүр ингээд зүрхэн өмөрч байгаа шүү дээ. Би яагаад үннийг дарах хэрэгтэй юм бэ? Ер нь маш хэцүү кино байсан. За, уран бол мэдээж хортой. Маш хортой. Идэж бол болохгүй шүү дээ. Тийм. Яг энэ бензинийг ууж болохгүйтэй л адилхан. За, гэхдээ уран бол ирээдүй юм. Тийм үү? Яг үнэ. За, стандартын дагуу. Олборлолтын стандартын дагуу, ашиглалтын стандартын дагуу маш хариуцлагатай тийм одоо юунд гэх юм те хариуцлага дотор хэрэглэх юм бол энэ бол маш хэрэгтэй зүйл байгаад байгаа. Манай улсад одоо яригдал хяналт уран хортой хоргоо наа чинь бид нэр чадах юм уу юм уу. Тэгвэл бид нэр стандарт хэрэгжүүлж сурцсан хүмүүс байгаа байхгүй. Одоо OT энтергээл том уурхай тэр ордууд дээр ажиллаж байгаа тэр уурханууд дээр бид нэр харж штэ. Стандарт яаж та хэрэгжүүлж ажиллаж чадж байгаа вэ? Монгол хүмүүс маань яаж тэнд ажиллаж чадж байгаа вэ те. Тэгвэл бид нар тэр стандартын дагуу яагаад ажиллаж болохгүй гэж. Тий. Энд дээр бол би зөв буруу гэж хэлэх гээгүй. Гэхдээ бид нар стандартын дагуу ашиглаж чадах юм бол уран бидэнд хэрэгтэй. За яг одоохондоо атомын цахилгаан станц гэдэг яриа бол мэдээж хол байна. Тэрийг барьж ашиглалтанд оруулах гэж дахиад өчнө олон жил болох байх. Гэхдээ тухайн үед бид нар энэ ураантай харьцаад сурцсан. Ураны одоо аашийг олдог болцсон ийм баймаар байгаа байхгүй. Тэгэхгүй тухайн яг цаг үед атомын цахилгаан станц ашиглалтанд орлоо. Бид нар юугаач мэдэхгүй. Дахиад нэг хүн авчираад ажил болох. Тэгэхгүй тэнцээ Монгол инженер өдөртгөн байж хэлдэг. Аль хэдийн мэддэг болцсон тий. Тэгээ Монгол хүмүүсээ сургадаг ийм гоё баймаар шүү дээ. Бид түлхий дэлхийн нийтдээ хүл нийлүүлж алхмаар байгаа байхгүй. Алийн болгон хойш суугаад нэг байхгүй айцснаас болж хойш суугаад одоо ингээд хоцрогдсон хэвээр байх юм. Одоо энэ удахгүй алдагдсан боломж болно. Одоо уран хоцрогдно. Энэ юу гэж байгаа? Одоо ч нөө шин ториум гэдэг реакторууд гарч ирж байгаа. Одоо энэ юу RBMK гэдэг чинь болохоор юу вэ гэхээр 2 дугаар үеийн реакторууд байна. 1 дугаар үеийн реакторууд бол бүгдээрээ туршилтын реакторууд. Тэр бол эдийн засгийн хувьд бол үр ашиггүй гэсэн. 1 дугаар үеийн 2 дугаар үеийн реакторууд буюу RBMK эсвэл одоо энэ бусад энэ одоогийн ихэнх улсууд хэрэглэж байгаа реакторууд бол 2 дугаар үеийн реакторууд. Одоо нэлийн осолтой байсан тэр ч маань RBMK. Дээрээс нь сая Фукушима дэлбэрт бүгдээрээ 2 дугаар үеийн байхгүй. Маш дээрүүд баригдсан. Одоо тэр 80 80-аад онд баригдсан. Ийм дээрүүд баригдсан. Одоо угаасаа ч насанд дуусж байгаа. Тэгээ тэр Японд болсон ч юм бол бүр ингээ газар хөдлөлтийн бүр 9 баалд тесвэрлсэн. Тэгээ дээрээс нь цунами ороод ирсэн юм. Байгалийн 2 гамшигыг тавж гараад нэг баг хүнд тэнд чинь цэцэргийн итгэд хордлогонд орсонгүй шүү дээ. За тэгээд энэ ерөөсөө 3 дахь үеийн реактор гэдэг бол ерөөсөө бид нар хэрвээ ямар нэгэн болох юм бол зөөр ингээд хаяад явчих хэрэгтэй. Ямар нэгэн тог тасрах үгүй бол тэр аюулгүй байдал нь зөрчигдлөө гэд физикийн хөл өөрөө тэрийг ингээ хамгаалцдаг ийм аюулгүй байдал ингэж сайжирсан байгаа. Тийм. Нэгүсэнд өөрөө ингээ шууд ийм шингэн одоо юу юм ууждаг, хүн тус мус үйждэг, өөрөө аяндаа тэгж сармагчдаг. Ингээд аюулгүй байдлаа өөрөө хангацдаг.
бүх юм унтраачхад л өөр аяндаа ингээд хангаж та одоо бид нар цай тавихаар хөрчин одоо лааны тос ингээд хайлуулж байгаа тавихаар ингээд царцчин гэдэг шиг өөр ингээд аяндаа хангаждаг юм болцсон. Аюулгүй байдал гэдэг бол ерөөс цөмийн реакторын хувьд бол тийм. Хоёр тэр олборлох гэдэг уран гэдэг бол бид нар ингээд яагаад энийг хортой мортой гэдэг ингээд ярьж байгаа хооронд ингээд хоцрогдох гэдэг болохоор одоо ториумын реактор буюу 4-р цахилгаан станцууд гарч ирэх гэдэг. 4-р цахилгаан станцууд яадаг вэ? Хайлуулсан давс ториум гэдэг юм ашиглана. Энэ ураанаас хэд дахин одоо ингээд илүү улам их байдаг. Тэгээ дээрэс нь цөмийн бөмбөгт ашиглах боломжгүй. Тэгээд бас ингээд хэд бүр хараа уран ч болохоор зөвхөн 3% нь ашиглагдж хахад тэр ториум 100% ашиглагдана. Тэр бүр маш олон давуу талтай. Тэгэхээр одоо урааныг бол одоо хэн ч хэрэглэх байл. Тэгэхээр яах нь 4-р үеийн цахилгаан станцууд олон улсууд ингээл хийгээл эхлэх юм бол одоо урааныг хэн ч авах байлж штэ. Тэгээ наатга газарт ороо байлгаж гэдэг. Тийм болохоор одоо ингээд боломж олдож байгаа тэр нь. Зараад мөнгө олж тийм мөнгө олж юмаар байгаа байхгүй. Тэр чинь ийм их олон жил болчоод ийм хүн мөнгө олно гэд наа чи энтэй адилхан мэтлээ. Энд чинь солонгоролт эдийн засгийн солонгоролт гэж айгүй тийм чухал юм байгаа дээ шүү дээ. Тэгээ дээрэс нь үшэн ийм том газар нутагтай баялагтай энэ уран гэдэг чинь бас хаасайгүй байхгүй байна. Одоо тэр Францууд хурж ирж авах гээд байгаа нөхдүүд чинь болохоор өөрийнхөө улсад байсан бүх юм ухаад дууссан нөхдүүд байхгүй. Инхээр тэдэрт юу байгаа гэдэг дуршлаг л байгаа байхгүй ерөөсөө те. Яаж авах вэ гэдэг дуршлаг нь байгаа дээ шүү дээ те. Хамгийн аюулгүйгээр яаж авах вэ гэдэг дуршлаг нь хийж. Тэр хүмүүс нь өөртөө хурж ирээ авахыг гэж хатна бид нар зүгээр яг хардаж зэрдэж болно шүү дээ. Арай тэнэг тэгж дайрч болохгүй байхгүй те. Ядаж шинжлэх ухааны үндсэлтэй хардаж зэрдмээр шүү дээ. Та нар яг тэр аюулгүй одоо аргаараа гэж ухах юм уу яах юм? Тэрэн дээр нэг хяналт тавиад тэр төсөл мөслийн үзээд юу байдгийг те. Харин тий. Төслөө хэрэгжүүлээд эхлэхэд нь хяналт тавиад өө эн чинь болохгүй одоо бол та нар гар гэж болно шүү дээ. Тэгэхгүй юу ч эхлэегүй төслөөч баг бүрэн мэдээгүй гэж бид нар уурлаад тах жоохон буруу юм шиг байна. Тэр бол тий. Гэхдээ яг энэ бол уран гэдэг сэдв айгүй эмзэг байдаг. Тэр одоо энэ Чернобыль интерес болоод угаасаа хаасаагүй ийм айх тэр эмзэг нөө бүр юу болоод тэр Европт байж байгаа тэр Герман чинь бас л ингээл арга дэрэгдэн ингээл юм ачаач юм яриад ингээд бүх төслүүд аваачаа булгаа ичиж байгаа байхгүй. Тэгээ эдгэр чинь эдийн засгийн хувьд. За дээрэс нь чинь байгаль экологийн хувьд айгүй хорог хөрлөмжлөг байхгүй. Яг тэгэхээр энэ нүүрс гэдэг чинь өөрөө энэ ураанасаа хэд их орт юм байхгүй. Тийм болохоор тэр гайхаад байгаа байхгүй би одоо яг ямар сони одоо цаанаас мөнгө төлсөн байт юм уу одоо мэдгүй одоо яг яагаад гэж би нэг ганц аргумент сонсчих гээд байна нэрнгээсээ ингээд ямар юм бариад яриад байгаа ингээд гэтэл одоо ингээд та нар ч мөнгө аваа үзээ тэр угаасаа тэр үйлдвэрт нь ажиллаж байгаа эсвэл тэр уурхаад нь ажиллаж байгаа юм шиг мөнгө авсан л гэж тэр өөрсдөө хоолныхоо мөнгөний төлөлт тэгэл ярина л үзэн ярьж одоо шал утгагүй юм сэн аргументууд ямар ч тийм шинжлэх ухааны үндэслэг үн цэнэгүй аргументуудаар тэгж би бол аюу ичиж байгаа тэр өмнөөс тий яг ингээд маргалтмаар байгаа бол эсэргүүцмээр байгаа бол гоё шинжлэх ухааны үндсэлтэй гоё баримттай тэгж гоё мэтгэлцэж нэгж эсэргүүцээд дэмжихэд эсэргүүцэн байгаа байхгүй. Тэгэхгүй таг хоосон тэгж одоо эсэргүүцээ тэр бол одоо болохгүй муухай юм байна. Нэрэл гоё өмцөг олчмоор л ш би тэндээс эсэргүүцэх. Би одоо бас нэг хин нэгнээс мөнгө аваагүй ирэх ашигын юм байхгүй болохоор би одоо бас аль алиг нь би тэнцвэртэй мэдээлэл авмаар байгаа. Тийм шүү дээ. Гэтэл нэг тал мэдээлэл айгүй хөөрхөн өгөөцсөн чинь нөгөө тал нь баг өөр өөрсдөө гутагаа яваад байгаа юм ингээд ойлгомжтой болчихж байгаа тэнийхэн талд орох нь. Болохгүй гэдэг маш гоё юм дэвшүүлээд шинжлэх ухааны үндсэл гаргаж ирээд энэ үнэхээр болохгүй байна гэд дэвшүүлчих юм бол бүгдээр л болохгүй мэн гэж дэмжин штэ болохгүй талын тий. Одоо би одоо эсрэг талд нь ороод би одоо тий урааныг эсэргүүцмээр байгаа. Гэхдээ илүү шинжлэх ухаанчаар тий. Тэгэхгүй бол ингээд одоо урааныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг одоо бүр ингээд муухай болгоод байгаа байх гэдэг хүмүүс чинь. Тэгэхээр одоо тэр салбарыг аврахын тулд би одоо яг урааныг эсэргүүцгэсэн шиг. Уран ч бол яг ийм болохоор ингээд аюултай гэдэг ч юм уу те. Тэдний гаргаж ирж байгаа хэд хэдэн аргументууд байсан чинь нэг радон гэдэг юм агаарт игдэг мэгдэг гэд тэд нар бол бүгдээр судалгаа шинжилгээтэй бүгдээр нэг юуны ажлуудтай пейперүүдтэй. Тэгэл тэр пейперийг уншихаар чинь агаарт ингэж сарндаг ингэж юу болдог ийм юм болдог гэдэг бүгдээр л үний юм байгаа уг нь бол. Гэтээ тэр бүгдээр судлагдсан юм байгаа байхгүй те. Яаж аюулгүй байдлыг хангах вэ? Одоо яг л хутга гэдэгтэй адилхан, яг л бензин гэдэгтэй адилхан, яг л тэр газ дэлбэрэл хүн хүчил биш те. Тэгээд яг л адилхан л бид нар бүгдээр л бид нар галаар наадж ижил энэ эдийн засгийг чинь гаргаж босгож ирж байгаа бол гал байхгүйсэн бол бид нар өнөөдрийг суухгүй шүү дээ. Тэгээ тийм сонин юм дээр гацаад ингээд жалган дотор байгаад байх нь бол надад бол нэг жоохон шодрог усл байгаа. Яг үнэ. За баярлалаа хасаа. Хойлын цаг бүр нэлээд хэтэрсэн баг шүү гэн. Гэхдээ яг үнэ. Гоё аль талаасаа шинжлэх ухааны үндсэлтэй л мэтгэлцээ. Шинжлэх ухааны үндслээр гоё ингэж хоорондоо яг үнэ. Brainstorm хийлт. Тий. Энэ буруу юм а гэдг нь давангалчих юм бол дэмжихэд бэлэн байна, тийм ээ. Би бол одоо яг урааныг эсэргүүцдэг талд нь орохдоо тэр
талын хүмүүсийг нэг жоо нэр хүндийн сэргэн барин ядаж тэр нөө мэдээллийн зөрүүг арилгамаар байгаа байхгүй те. Тэгэхгүй бол арай мохоо байна. За ингээд Чернобыль гэдэг энэ гайхалтай магтахаар жоохон хэцүү л байдаг юм. За энэ маш сайн киноны талаар ярилцсан хасаада баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болоод NTV телевизээр замун 83.3 107 төлөвийн Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Монголын ажлын байрны үндэсний платформ Зангаа цагийн маань болон арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua event итгэсэн. За хасаа дараа дахиад уулзъя. Бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.